Захин орчинд бол одоо залилангийн маш олон хэрэгүүд гарч байна. Энийн нэг бол одоо харж байсан тэр нэг суулаа хусаад байдаг тэр худлаа юм билий. Мөн одоо хүүхдүүдийг бас янз бүрийн аргаар чатаар те янз бүрийн суулаа, янз бүрийн одоо мөнгө төгрөг хожих те зээл авах өгөх энэ янз бүрийн одоо залилангууд маш хэлбэг болсон байна. Одоо ард түмэн бол маш ихээр хохирсон хохирлууд бол цагдаагийн газраар дүүрэн байна. Тэгэхээр би Дорнод аймгийн цагдаагийн газраас анхааруулж цахим залилан одоо бүгдээрээ ард иргэд минь одоо болгоомжтой байж ямар нэгэн суглаа антэрт орж хонжуурт орно гэхээс илүү өөр одоо тий өөр аргаар өөрсдөө ажил төрлөө хийж өөр аргаар мөнгө төгрөг олох юм бодсон дээр шүү. Одоо хэрвээ тэр суулаагаар хожоод баяждаг болоод хэдэн саяар нь тэр үний юм худлаа юм уу тэр нэг хусаад одоо 100 сая 200 саяг хожлоо та 2 3 саяг байршуулчих би одоо үлдсэн мөнгөнд хийлээгээл блоклчдаг гэж 2 3 сая төгрөгөө өгөөл хүмүүс ингээд заллиулаад байна. Тэр энэнд одоо бүгдээр шүүлтүүртэй хандаарай. Маш болгоомжтой хандаарай. Захин орчинд ямар нэгэн хонжуурт суулаа бол хизээч үнэн байдаггүй шүү. Та бүхэн захин заллингаас болгоомжлоорой. Дорнод аймгийн цагдаагийн газар.